За тэгвэл 24-р сургуулийн сурагчид физикийн хичээлээр сурсан зүйлээрээ гар доорх материал ашиглан цахилгаан шат автомашины загвар зэргийг бүтээжээ. Мөн хүүхдүүд ургамал хэрхэн тарих, ус ундааны шүлтгэлгийн хэмжээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар бүтэн жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлээ эцэг эхчүүдтэй тайлгналаа. Энэ бол байгалийн ухааны өртөө, тус өртөөн дээр хүүхдүүд байгалийн ухааны хичээл дээр юу сурсан мэдснээ эцэг эхчүүдэд тайлагнаж байгаа. Тухайлбал 11-р ангийн сурагч энэ цахилгаан шатыг гар доорх материалыг ашиглан бүтээсэн байгаамаа. Өдөрлөгөөр эцэг эхчүүд хүүхдээ ямар мэдлэг чадвар эзэмшиж байгааг бодитоор харсан. Мөн хүүхдүүд ээж аавдаа сурсан зүйлээ тайлагнаж байсан юм а. Багшийн хийж өгсөн хичээлээр тэгээ мэдлэгээрээ ингээд нөгөө томьёогоо ч гэсэн ашиглаад энэ бүтээлүүдээ ингээд ээж авдаа ер нь танилцуулж байгаа аюу гоё байгаа. Чиний энэ бүтээл чинь ямар бүтээл вэ? Энийг ингээд үлээнгүүд энэ шаар ингээд хийгээр дүүрэнгүүд газар тавингууд ингээд энэ машин явна гэсэн. Энэ болохоор байгалийн ухааны хичээлээс үзсэн орчныг таних гэдэг хичээл байгаа. Энэ дээр бид нэр болохоор өнөөдөр ингээд ийм хүүхдүүдийн уудаг ийм уух зүйлсүүдийг бэлдэж тавиад хүмүүсээс энэ лакмусын цасаар ингээд юуг нь үзүүлээд ингээд туршилтыг хийлгээд тэгээд асуулгаад явж байгаамаа. Кола нь болохоор хүчлэг гэхээр мэдээж муудаа орно. Тэнгүүт ус нь болохоор ингээд жоох ингээд удаан байлгаад ингээд тавиад үзэж байгаа. Энэ болохоор ингээд жоохон байлгаад үзэнгүүт саарм болж байгаа. Тэгэхээр ус кола хоёрын ялгаа нь юу вэ? Энэ хүчлэг энэ болохоор саармагд орж байгаа. Хэрхэн үрээ ингээд ургуулгаас соёлохоо биолог дээр үзсэн. За энэ болохоор хүйтэн орчинд ургасан үр нь ийм жижигхэн байдаг. За харин энэ болохоор хөөс чийг нь таарсан дулаахан орчин наранд байсан болохоор ийм өндөр ургаж байгаа. Жижигхэн үр Өдөрлөгт тус сургуулийн 2-аас 12 дугаар ангийн сурагчдын эцэгхийн төлөөлөл 3000 орчим хүн оролцсон юм. Тэд сургуулийн зүгээс эцэг эхчүүдэд зориулж өдөрлөг зохион байгуулах нь хүүхдээ юу хийж байгааг мэдэх ойлгоход дөхөн болж байгааг онцолж байлаа. Энэ жил бол бүр онцлог байна. Хүүхдүүд нь өөрсдөө ингэж ямаа хийгээс суцгааж байна. Хүүхдүүд нь нэг үрчлэн хүүхдүүдгээ юу хийж байгааг бид нар мэдчихээн. Ингэж өөрсдөө үзэж харж байна шүү дээ. Нойтон бол бид нар зүгээр анги-ангиар ороод ерөнхийдөө ингээл юмтай танилцаад яваад гисэн. Ер нь ингэж зохион байгуулж байгаа нь бол айгүй хэрэгтэй. Аав ээжид хүүхдүүдгээ юу хийж байгааг өдөр тутам хүүхдүүд маань сургууль дээр юу хийдгийг гэдгийг ингэж ирж танилцсан гэдэг нь үнэхээр л сайхан байна. За өглөөнөөс хойш англи хэл, монгол хэл, нийгмийн ухаан, биологи, газар зүй гэсэн бүхэл өртөөгөөр ингээл танилцаа явж байна. Хүүхдүүд маань их хөөрхөн бүтээл хийдэг болж сурлагын ч гэсэн өндөр ахиц дэвшилттэй харагдаж байна. Тэгэхээр энэ өдөрлөгийг зохион байгуулснаар тухайн эцэг их 2 дугаар ангийн 4 дугаар ангийн хүүхэдтэй байт юм уу те. За тэгвэл миний 2 дугаар ангийн 4 дугаар ангийн хүүхэд маань ямар судлагдхуунаар ямар мэдлэг чадвар эзэмшиж байгаа юм бэ гэдгийг нь бодитоор нь харах ийм үр дүнтэй өдөрлөг байгаа.